За хай guys, шинэ чалчаа влогтой тавтай морил. За манай охин ингээ онгоцонд хөрхөн зураг зураад будаад явж гин. Хари. Ваа. Роми, Зои, Роми, Мира. 7 цагаар нислэг. Тэгээд яг хөөрчүүд явж гин. За онгоцонд ингээ хүүхдээ хөрхөн саадуулаад аваад явахын тулд яг ингээ зураг одоо өрчилж хэвлээд тухайн үед одоо хамгийн үзэг дуртай байгаа, сонсох дуртай байгаа, үзэг дуртай байгаа бүлтэй ч юм уу сонсох дуртай байгаа дуу мó тиймэрхүү дөрүүдийн ингээд YouTube-ээр хайж агаад хэвлээд YouTube-ээр Google-ээр хайж агаад хэвлээд тэгээд тэрийг ингээ авч явах юм бол онгоцонд айгүй сайн сааддаг. За дүүн тэнд унтж гин. Аавн тэнд унтж гин. Зээж энийг онгоолоод ямар хөөрх юм бэ? За энэ улбар шар өнгөтэй гарч ирсэн шүү заяа. Тэгээд энийг онгооллоо. Үе адилхан гарчлаа штэ. Би ямар азтай юм бэ? Окей. Энэ юм гоё. Жинэлиага юм. Halloween штэ. Ghost. Halloween Hello Kitty гарсан штэ. Help me. За. Чи дараачихын зүгээр random сонгочихъя. Аль нь ч хийж болно. Үе чи бас олчж байгаа юм уу? Хайфай. Хоёлаа ямар азтай юм. За чи бас нэг оноотой шүү заяа. Шар өнгөтэй юм ч одоо хаанаас юм болоо. It's my turn now. За your turn. За ээж нэргүүлээ бицаад авч. За. Чи санаж байна уу энэ хаанаас нэг? I'm tired. Олчлаа штий. За баяр хүргэе. Чи одоо хэдэн оноотой вэ? Хоёр оноотой. За хай манайхан Пукетэд ирсэн байна. Тэгээд 3-4 хончод байж гин. Тэгээд яг ингээ амралтын мод руугаа шилжээд ирсэн чинь яг ингээ тарих аягүй гоё камерад гацаад. Тэгээд юун камер нэгтэйгээ байжгаад одоо нас жоохон бичлэгээ эхлүүлж байна. Би ирчээд жоохон тийм юу гацсан байхгүй нэг юм шууд ингээ нэг амарч чадахгүй нэг жоохон ингээ стресстэй байгаа юм шиг ингээ нэг олон юм давхар бодоод байгаа юм шиг зүгээр сууж чадахгүй компьютероо нэг юм хийж мэйгээл гэлтгтээ хийсэн юм бас нэг хийж байгаа юм байхгүй юм шиг нэг жоохон сонирн байгаа даа. Тэгээ өчтөр орой ChatGPT-тэй яриад би яагаад байна гэсэн чинь хүний тарих ингээд айгүйх ингээ завуу ачаалттай ажиллаж агаад шууд амралтын мод руу шилжиж чаддгүй. Амралтын мод руугаа шилжихийн тулд хугацаа орноо. Тэр хугацаагаа туулж байна. Энэ шилжилтийн үе чинь ч гэсэн амралтын чинь нэг хэсэг гэтгсэн чинь би бүр баярлаа. Тэднэр хаяа нэг ганц ойлгож байгаа нэг ChatGPT болоод идэв шүү. Би бол тэрнтэй санал нийлж байна. Би ингээ шууд яг амарч чадахгүй. Тэгээ тэрэндээ бас өөрийгөө жоохон буруутгаад байгаа юм шиг байгаадсан байхгүй. Тэгсэн чинь айгүй их нөгөө завгүй ингээл ачаалттай ажиллаж байгаа. Тэгээл энэ 25 онд чинь би бүр айгүй хим хийлээ штэ бүр ажлын хувьд ч тэр би физиологийн хувьд ч тэр тэ ингээл хүүхд төрүүлээл айгүй том офис руу нүгээд тэгж жагаад гинт ирээл шууд эхний өдрөөсөө ингээ айгүй тарих амарна гэдэг тийм айгүй өндөр хүлээлт өөртөө тавьсан байсан юм санагдсан. Тэгээд өндөр хүлээлт тавьж гарч өөрийгөө бас давхар нэмж ингээд одоо стресстүүлээд байгаа хгүй. Ирээд нэг 3-4 хончод байж гэн маргааш нас ч юм уу та хэдтэй гоё бичлэг хийгээд гоё чалчаа влогоо өргөжлүүлнэ.
Би ингээл нэг чалчаа влог тавиал зөөд хэсэгтээ дэжгүүгээ бодонгууд над руу бүр инстаграмаар та нараас амар бичдэг шүү. Бүр ер нь миний дагагчид яг нэг юм хэсэг бүлэг хүмүүс байгаад тоххой. Зарим нь болохоор ингээл бичлэг оронгоо шууд first гэл зүрх мөрхүүлдэг гэл ингээл айгу YouTube-ийн доор идэвхтэй байдаг тийм дагагчид байдаг. Зарим нь болохоор Instagram дээр шууд надлуу бүр өстө DM-аар ингээл гулсаж орж ирээл. За сүүлийн бичлэг чи ийм байла, тийм байла, за ийм байла. За одоо дараагийнх дээр ийм юм үзмээр, ингэмээр, тэгмээр гэл амар юм. Тийм хүмүүс болохоор яг нэг юм хэрэгцээг айгу мэддэг зэ яг ингээд за. Ийм бичлэг үзмээр байна. Эсвэл бичлэг тавихгүй болгүй бичлэгээ тавиач яасан бэ? Бичлэг чи хүлээгээд байна гэдэг түрээ ингээд DM-аар орж ирдэг. Тийм төрлийн хүмүүс байгаа. А тэгээд тэд нар юм YouTube дээр бол комент бичдэг үзээ. А зарим нь болохоор лайк дарахгүй, комент ч бичихгүй, аяжгаар ч хэлэхгүй. Тэгтээ маш үнэнчээр үздэг. Тэгээд хэдэн жилийн дараа үздэг шүү. Дэмждэг шүү. Гэдэг. Тэгтээ тийм хүмүүсийг ингээд бас айгу өөрхөн хаяа нэг хэлнэ л. А зарим нь болохоор ийм сторинд зөвхөн хариулдаг. Тэгэхээр та нарын бас нэг ийм харилцааны хэлбэрийнх нь нэг юм туртай сонголтууд гэж байгаад шүү гэн тий. За аяллаа тип хуваалцгаад энэ удаагийн аялал цогтой өөрсдөө дэвсгэр дааваг авчирсан байгаа. Тэгээ энэ бол маш зөв сонголт болсон. Ягаад дэвсгэр дааваг авчирсан бэ гэхээр арай удаан аялж байгаа болохоор тухтай байгаад дэвсгэр даавга авчирсан баггүй. Тэгээ бид хоёр Сантасаас дэвсгэр даавга авдаг. Таиланд брэнд аха. Тэгээ айгүй гоё. Тэгээд авчирсандаа айгүй сэтгэл хангалуун байгаа. Ягаад гэвэл яг нэг юм гэрийнхэн ортой аялаад байгаа юм шиг айгүй сайн унтаж амарч чадж байгаа. Тэгэхээр унтлахны хувцснуудыг хангалттай авчирсан бараг 5-6 сая авчирсан баха. Тэгээд өөрийнхөө унтлахны хувцастай, өөрийнхөө дэвсгэр даавтаа, тэгээд өөрийнхөө бас шампунь ангижуулагчтай аялах айгүй чухал. За энийг би маргааш гоё тухтай ярина. За унтлаа манайха. Сайхан амраарай. За хай манайхаа шинэ өдөр эхэллээ. Тэгээд хамтдаа get ready болцгоё. Өглөөний кофегоо Starbucks-аас ууж энэ уусаар агаад бүр мөс цуснаа хайлаад. За би өглөөсөө охтуудтайгаа бассейнд жоох орж байгаа. Сая усанд орчоод тэгээд одоо гарч өдрийн цай уух гэж байна. Тэгээд төлөө хамтдаа явцгаая. Би нэрээ сүүлд нэг гоё mindset shift болоод хар хүнсгөө нэг юм дээр арай жоохон өөрчилж үзсэн. Тэр чинь нөгөө нэг хүүхдэд харахтаа жоохон төвшөөх үе байдаг шүү дээ. Айгу ядраал те. Эсвэл яг харж байгаа болохоор хүүхд харж байгаа болохоор айгу том хариуцлага гэж боддог. Тэгээд хүүхдэд харахаар нөгөө хариуцлага юм чинь мэдээж хичээх ёстой. Тэгээд хичээж байгаа юм чинь хүндгээд бодчихдог. Тэгээд ер нь хүүхдэд тэгэж харахгүйгээр хүүхдтэйгээ зүгээр гоё hangout хийж ингээд төсөөлж үзээрэй заяа. Хүүхдэд яг энэ хүн чинь найзтайгаа hangout хийгээд цагийг хамтдаа өнгөрөхдөө ядардгүй штэ, ядардгүй, төгшөөдгүй, хүнд хэцүү гэж санагддгүй, айгуу гоё юм хөнгөн байдаг штэ тэ. Тэр яг хүүхдтэйгээ цагийг өнгөрүүлж явахдаа яг тэрнтэй адилхан яг нэг хүүхэд гэж төсөөлөхгүй нэг хүн тэг яг өөрийн гэсэн ертөнцийн бас нэг хүн гэж үзээд тэг тэр хүнтэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлж гэн гоё hangout хийж гэн тэг тэр хүний гоё таних гэж оролдож гин гэд бодоод үзээрэй зөө. Тэгэхээр бүр хамаагүй гоё юм хөнгөн санагдана. Тэгээд бас хөвчлөлтөө. Тэгэд яг hangout хийгээд эхэлсэн чинь манай хүн айгуу дэжгүй юм байгаа байхгүй юу? Одоо чинь манай охин амар юм жоок зохиодог байгаа байхгүй. Ингээд ер нь айгүй тийм хөвгчлөлтэй хүн байгаа байхгүй. Манай охины яг юм зан чанар нь хүүхдүүдтэйгээ гоё hangout хийж хэвлээ суралцах хэрэгтэй. Яг ингээд одоо мэдээж хүүхд чинь хүүхд чи харж байгаа штэ тий. Гэхдээ ингээд хүүхдээ бид нар ингээд дандаа харж ийн гэж боддог байхгүй. Хүүхдээ харж ийн хүүхдээ ингээд харах хэрэгтэй учраас чи өөрөөрөө байж чадахгүй чи яг ингээд ээж аваа байх хэрэгтэй. Хүүхд чинь жоох учраас чи хөвгчлөлдөж чадахгүй ч гэх юм уу тий. Яг юм том юм зааг ингээд босгочод идэг. Тэгээд харж байгаа учраас хариуцлагатай авах хэвээр. Хариуцлагатай юм чинь хүнд ажил гэж бододдаг. Тэгэхгүй зүгээр гоё хамтдаа хөгжүүлж чинь энэ хүнтэй цагийг өнгөрөөж чинь энэ хүнтэй гоё танилцж чинь гэд яг ингэж байхаар хамаагүй гоё хөнгөн өнгөрнө. За миний халуун орны quick makeup tutorial, quick routine гэх юм бол сая би ингэ зүгээр жоохон skin care хийчлээ. Энэ айгу амар юм бэлээ. Энэ сүлд манай нэг ихч надад өгсөн. Улаан ихчтэй баярлалаа. CC Red Correct гэд яг тос шиг төрхөн
Энэ крем шиг заавал гоё шингээх шаардлагагүй. Ингээл тос шиг төрөгчөнгөд крем шиг гоё нүрийг имжиг дөнгөтэй болгочтой юм бэл. Окей. Дараа нь болохоор энэ Tony Moly Skinny Brow маскарагаар хөмсгөө янзлна. Нэр би нөгөө хумсаа амрааж байгаа штэ тэгээд мини лакс чинь бас ийм гоё хумсны махны тостой байхгүй юу? Энэ айгу амар шууд ингээд яг төрөгчдөг. Ингээд тэгээд ер нь нөгөө нэг чигшэлтэй оронд хамаагүй илүү чигтэй байдаг л та. Тэгтээ хумсны махан дээр гоё тос төрхийл ахам бол хумс нь улам илүү гоё ургадаг. За тэгээд уруулаа гэлж. Энэ айгу гоё өнгө байгаа. Нэг зөөлхөө яхан. Rose гэдэг өнгө юм байна. Харж байна уу? Яг нэг юм гоё зөөлөн юм булбраа өнгө байгаа зү яг юм өөрийн уруулынх нь өнгийг л зүгээр гоё сэргээд энэ мат биш. Тэгтээ glossy биш. Яг юм тал талахгүй юу? Яг юм гоё өнгө оруулцдаг мөртлөө жоохон юм тосон. Би тиймэрхүү уруулын бод дуртай. Би мат уруулын бодог нэг тийм дуртай биш. За тэгээд Fenty Beauty-гийн консилер төрөгч. Яса миний охин. Окей, миний мейкап дан. Харж байна уу манайхаа бүр ингээд зүгээр л юм гоё цэвэрхэн мейкап. Зүгээр ингээд арьсаал хамгаалж байгаа гэх юм уу та. За би та хэдэд өчигдөр нөгөө унтахаас өмнө бас Монголд авчирсан юмнууд, Монголоос авчирсан юмнуудаа хуваалцчихсан шүү дээ. Тэгээд тэрний нэг нь би шампунь аваад ирсэн байгаа. Энэ Tsubaki гэдэг энэний hair fall care packs гэдэг энэ жирнэлийн өнгөтэй энийг ашиглаж байгаа. Тэгээд so far айгуу дэжгүй байгаа. Би баг одоо энийг талд нь ингээд ортол ашигласан байгаа. Тэгээд ер нь нөгөө аялалд явахдаа бас ингээд очоод тэндээсээ шампунь авах ч юм уу эсвэл очоод буудлын шампунь ч юм уу тий ямар нэг тийм шампунь ашиглахаар үсэнд маань жоохон тохирдгоо. Би болохоор яг ингээд гэртээ ашигладаг одоо нөгөө суур гэр штэ тий бейс. Миний суур одоо яг гэр чи Улаанбаатарт байгаа штэ тий. Яг тэнцэнэ ашиглаад таарч тохирдог юмнуудаа ер нь аваад явах туртай. Тэгээд энэ Tsubaki-гийн энэ хоёрыг аваад ирсэн байгаа. Амар ачаатай байсан ч гэсэн аваад ирсэн. Тэгээ бүр хоёр маскыг хүртэл аваад ирсэн байгаа. Тэгээд ер нь Монголд бид нар чинь амар хуур ашигтай байдаг шүү дээ. Тэгээ яг юм халуун юм чигшэлтэй оронд ирсэн ч гэсэн би сайн усны маск энтрээ тавьж өгөөд аюу сайн чигшлийн улам илүү өгдөг. Яг тэгэл битэрчүүд аюу удаан хугацаанд хуур ашигтай байсан учраас одоо чигшлийн аюу хурд нөхөд авчна гэж би боддгоо байхгүй. Тэгэхээр сайн чигшлийн ингэж өгөх хэрэгтэй гэж боддог. Нэр манай охин сая уржигдэр 5 сар хүрсэн. 5 дахь сар руу орж байгаа хгүй. Тэгэхэд миний ус одоо л ерөөсөө унсан юм байхгүй байгаа. Одооноос л ер нь өсмөс жоохон унж эхлэх гээд бэдیں۔ Тэгээ одоо бол ерөөсөө өсмөс унсан юм бол алга. Тэгэхээр надад аюу сайн үйлчилж байгаа санагдаж байгаа. Тэгээд одоо 5 сар хүрсэн юм чи одоо ус ер нь унж эхэлдэж штэ тий. Тэгээ аль бол тэрнээс нь урчин сэргийлээд хэрэгжилж байгаа. Одоохондоо бол гайг байгаа. Тэгээ яванда ямар ахнаас тайдтай хуваалцснаа. За одоо би тэд өдрийн хоол идлээ. Хэдүүлээ хамт гарцгаая. За. Дахиад гарах уу? За. За. Нэ. Нэг, хоёрын, гурваа, и. Ой. Ой, 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 ой. 좀 민요. 자. 우와.
За Леята цуг пассан зилж ин тэгээд би энэ банана boat-ийн аква хэргэлдэг. Энэ айгуу гоё. Ер нь бол айгуу тийм зузаан бүтцтэй биш, усан суурьтай. Mommy. Энийг иймэрхүү. Mommy. Аа. Stand right here. За To find out if I can. тэгээд цагаан юм зузаан зунгаарлсан тийм байхгүй. Тэгээ энийг бас нэг нүрмний бодгоныхаа доор суур болгож ашиглахад айгуу тохиромжтой. Ой нарны тасаагааз. Би ер нь Леяг бүр 3 сартаа хахад нь бассейнд оруулаад ингээд шумбуулчдаг байсан. Ингээд пүг гэж аваад ингээд битлээ цогц дээр барьж агаад ингээд доошоо оруулаад гаргаад тэнгуут ингээд хүүхд ингээд угаасаа гидсэн дотор усанд байдаг болохоор ингээд гарч ирэхтэй ингээд үрээ амьсгалж чаддсан мэлээ айгу тийм хэцүү биш. Тэгээ багаас нь яг юм уснаас айлхгүй өсгцэн. Ер нь бол ингээд усны дандаа тоо мэдээж ингээд хараа хяналттай байгаа шүү дээ тий. Нэг ус руу шидээл, ус руу үсрээл яг тэр бол ингээд айхгүй ингээд танилцуулчихаар уснаас айхаа болоод усан сэлэх дуртай болчдөг тийм ээ миний охин. Гараа ингэж орон заяа би. Нөө формула үзэх гэж явдаг Сингапурын жилчаа влог дээр шил авсан чинь энэ альчуур өгчээсэн гэд хэлсэн санагч байна. Тэгээд айгүй гоё юм байлаа. Ер нь ингээд аялалд явах чаа ялангуяа халуун орн руу далайн эрэгтэй газар руу явах чагаа бол ийм гоё бич таавал авч явах гоё юм байлаа шүү. Энэ яг нөгөө зориултын материал нь нэг юм хамбан альчуур шиг гэх юм уу. Тэгэхээр нөгөө нэг ус айгүй хурдан шингээж авна. Ус айгүй хурдан шингээж авна. Гэхдээ бас хурдан хатдаг. Энэ удаагийн аялал дээр бич таавал авчирсандаа айгүй баяртай сэтгэл хангалуун байгаа. Orange. Red. Hi guys, за шинэ өдөр эхэллээ. За өнөөдөр айгу гоё өдөр байна яа. Тэгэл өглөө бич орсон. Тэгээд одоо өдөр дахиад бич орох чинь үдээс хойш. Тэгээд энэ удаадаа болохоор өглөө гэрийнхэнтэй орчоод энэ удаадаа орой найзуудтайгаа бас гоё бич клабаар хийх гэж бодлоо. Тэгээд Phuket-д шинэ бич клаб нэгдсэн байна. Rava гэд. Тэгээд тийшээ орж үзье. Тэгээ маа нөхөртэй ирэл ер нь бич клубод очих айгу дуртай. Ягаад гэвэл хоол гардаг. Тэгээ бич дээрээ тэгсэн мөртлөө гоё ортой бассейнтай. Тэгэхээр хүүхдүүд бассейнд ч тоглож болдог. Бич дээр ч тоглож болдог. Тэгээд ер нь цагийг өнгөрөхөд айгуугаа хөвгчлөлтэй байдаг учраас бич клуб орох чинь. За тэгээд бүндөө хамтдаа явцгаая. За бич клуб дээр хүрээд ирлээ. Айгу олон төрлийн гой гой пүүлтэй байна. Тэг өнөөдөр энэ 7 хоног ер нь Phuket-д айгу бороотой гэсэн байхгүй юу? Тийм болохоор нөгөө нэг тийм хурц наргу гоё байна. Тин жоохон бороо орох гээд жоохон тэр хавьд юу болчих. Барандо. За бид хэдий авсан өрөө нь болохоор нэг иймэрхүү өрөө байхгүй юу?
Ингээд энэ л айгуу том ингээд шууд ишиг онгорхоо. Тэгээд тийшээ онгорхоо болохоор тийшээс онгорхоо болохоор айгуу гоё салхитай байх юм байна. Тэг хүүхэдтэй болоход айгуу амар салхитай халууцахгүй. Одоо жоохон тоглуулж байгаа тий. За цагаатаар хоёулах нь. За бит хоёр нэг ийм юмар тоглох гээд байгаа байхгүй юу? Тэгээ энэ нь болохоор Vapor гэдэг гинөө. Тэгээд цагаа ихлэ та нарт харуулъя. Тэгээ араас нь би үзье заяа. Наа чи аюулгүй мó? Аюултай мó? Гайгүй юу. За манай нөхөр чи юм усан спортын айгүй эвсэлтэй. Тэгээд айгүй юм той сонирхдаг. Одоо ингэ зүгээр бичдэг хийж байгаа явдаг биш. Тэр бичдэг байгаа бүхэл activity юу вэ те? Бүгдийг яг хийж үзээр айгүй тийм хөвгчлөлтэй амьдрдаг хүн шүү дээ цагаач нь. За одоо хэдүүлээ харъя заяа. За орс руугаа орлоо. За бугуунда нэг юм хийгээд ах шиг байна. За энэ ингээд урдаа бариад ер нь бол усан дотор нэг юм мотортой яваад байгаа юм байна. Тэгээд зүгээр ингээд шумбаал ороод нөгөөх нь урд нь ингээд айгу хурдан авч яваад байгаа байхгүй юу? Шумбах юм байна л та. Би өнөөдөр шумбана гэж тооцоолоогүй. Яах вэ? Яа гэм лээ. Толгойгоо оруулахгүй явж болд юм болоо. Явж үзье. За би яг дуустал. Я хогс чамаа. Би тоглосон. Хай тоглосон. Би тэгтээ усанд айгүй хайртай штэ. Яг ингээд миний амьдралын юм хамгийн тийм чухал одоо гой тиймэрхүү мөчөөд дандаа юм усны хажууд устай холбоотой өнгөрсөн байдаг байхгүй юу? Жишээ нь одоо би Бостонд ингээ оюутан байх 4 жил бол тэгээд нийт ингээ амьдэрсэн 6 жил бол миний хувьд ингээ хамгийн одоо өөрийгөө гоё олж нээсэн тэр мөчтэй. Одоо бүхэлдэн тэрний хандлаар ном бичсэн. Тэр үед болохоор Бостон чинь юм Charles River гэдэг айгүй алдартай юм голтой байхгүй юу? Яг тэрний хажуугаар би баян алхдаг байсан. За тэр Нью-Йоркт амьдарч Hudson River-ийн хажууд амьдрал гэл яг ингээ хаач утсан ингээ ус намайг айгүй дааж явдаг. Хойд амьдралтай усын амтан байсан байж магадгүй гэж өөрийгөө боддоо шүү дээ. Ер нь уснаас айдаггүй, усанд амар дуртай, устай ойр байх дуртай, усанд хайртай.